Дуулал ном 55 дугаар бүлэг 1-ээс 23 дугаар шүлэг. Бурхан залбируулалт минь чих тавиач, намайг гоохот бүү нуугдаач. Намайг анхааран сонсож надад хариулаач, би гомдол дотроо шаналж үнэхээр санаа алдаж байна. Энэ нь дайсны дуу болон хорон муу хүний дарамтаас болсон болоо. Учир нь тэд надад хор хөнөөс авчирдаг бөгөөдөр дотор тэд намайг үзэн яддаг. Миний дотор зүрх минь шимширч, үхлийн аюулуудч намайг нөмөрсөн. Айдас чичрэл надад ирж, би аимшигт автжээ. Би тагтаа шиг жигүүртэй байсан ч болоосоо, тэгвэл би зайлан нисэж амархсан. Харагтун би аас хол дайжиж зүлт саатан суух байсан, Сила. Би хуй салхи, шуурганаас хорогдох газар урууга яаран очих байсан гэж би хэлв. Би хотод хүчирхийлэл болон маргааныг харсан учруу мүлээж эзэн тэдний хэлүүдийг хутгалдуулаач. Тэд өдөр шөнөгүй хэрмэн дээгүүр нь тойрон явдаг бөгөөд түүний дотор гин буруу болон худал байдаг. Түүний дотор сүрэл бий, дарлал болон мэхлэл гудамжнаас нь салдаггүй. Учир нь энэ бол намайг доромжилдог миний дайсан биш билээ. Тийм байсан бол би тисгсэн, мөн энэ нь миний эсрэг өөрийгөө өргөмжилдэг намайг үзэн ядагч биш. Тийм байсан бол би түүнээс нуугдахсан. Гэвч энэ бол надтай нэг зиндатай хүн болох чи. Миний анд нөхөр бөгөөд миний дотны найз билээ. Бид хамтдаа яриад дэлгэж Бурханы өргөнд олон хүмүүсийн дундуур алхаж байсан. Тэдэн дээр үхэл гинэт ирэг, тэд үхсдийн орон уруу амьдараа яваг. Учир нь бузар муун тэдний амьдардаг газар, тэдний дунд байна. Би Бурханыг дуудаж эзэн намайг аварна. Үдэш өглөө болон үд дунд ч би гомдлон өглөх бөгөөдрээр дууг минь сонсно. Надтай тэмцэлдэгч тэд олон учраас тэр сэтгэлийг минь миний эсрэг буй тулалдаанаас амар тайвнаар аварна. Эртнээс синтид залран буй нэгэн болох Бурхан сонсоод тэдэнд хариулна. Силатад өөрчлөгддөггүй бөгөөд Бурханаас имээдэггүй. Тэр өөртөө амар тайван байгчдын эсрэг гараа сунгажээ. Тэр өөрийн гэрээг зөрчжээ. Түүний яриа цуцгийн тосноос ч ялдан байсан, харин зүрхэнд нь дайсагнал байв. Түүний үгс тосноос ч уян зөөлөн байсан, гэвч тэд сугалсан нийлт мэт байв. Ачаага эзэнд даатах, тэр чамайг өмгөөлнө, зөв шударгыг ганхахыг тэр хизээж зөвшөөрөхгүй. Харин ч Бурхан та тэднийг сүрлийн нүхэнд унгана, цус урсгагч, мэхлэгч хүмүүс насныхаа хагасыг ч наслахгүй, харин би танд итгэх болно. Дуулал ном 55 дугаар бүлэг 1-ээс 23 дугаар шүлэг.